За тэгэхээр та бүхэнд юуны төрөнд баяр хүргэе. Сайн явж ирүү. За явлаа. За баярлалаа. Зочдынхоо тоог нэгээр нэмээд ингээд ирлээ тийм ээ. Гэвч хаваасгүй та. За тэгээд машин дотор автобусандаа бас хөөх төрүүлээд их төрүүлээд бас баяртай байна. Нэг зөксөндөө нэгээр нэмэж. Тэшнэрэн дэрчтэйсэн дэшин даун дэрчтэй болж орж ирсэн даа бас баяртай байна. Бас машин дотор бас их хөөх төрүүлж ассемент энэ унаад дөхөж өгөөд татвартай сайхан энэ боожод цамааж нэг сая ярьлаа. Шүн яг юу болов? Шүн нэг цаг 10 минутын бид нар ихүүдээр орж ирээд ихүүдээс гараад 15 км газар яваад нэг зогсоод байдаа. Зогсоод ирж нэг маш комиссийн виза судаад. Виза судчаад шүн тэр ч одоо хүйтэн газар л да бас юуна хөндөө байхгүй голын жавартай хөндөө. Тэгээд тэнд бас виза судаад ингээ суулгаад бас чинь энэ охин бууж ирээд юу яасан байхгүй. Гүний би муу байна. Гэтсний өвдөд ах шиг байна гэдэг байхгүй. Тэгээд бид нар тэр өөрөө бууж ирж юм ярихгүй юм чинь бид нар тэгээд за одоо гайгүй байдгүй дээ гэж удаад нэг жолооч дээрээд тэгээд хөдлөхэд байжаад хүмүүс орчигчоо буулгачаад суулгаа бүгдээ суулгаад дэшнэр бүгд суугаад хүмүүсээ аадгаа хөдлөх гэж шууд хүүхдийн дуу чарладаг байхгүй уйлаад тий чи уйлаж байгаа чи тийм хүүхд яваагүй шин төрчлээ штэ гээл тэгээд бид нар мэдсэн тэгээд яваад арын дээр дэшнэр номер хамгийн ардын дэшнэр номер дээр хүүхд тэрээд мэндэ тэгээд одоо энэ манай эмэгтэй яг хажуудын дэшнэр дав зэрэгцээ суужсэн тэгээд энэ хоёр мандад аваад хүүхдийн гарсан хүүхдийн өлгөдөж аваад бүр хүйсмэсийн текстээр дамлаад тэгээ байжсэн би тэгээ яваад очсон бас жоохон цус мус алдаа байжсэн тэгээд бас яг айдаг юм байна чоширдаа тэр чинь зөөгөө хүмүүссэн шүү дээ бид нар тэгээ чоширд айгаад тэгээ одоо яах вэ гэж шууд газар дээр нэргээл буцаад их өдрөө давхад их өдрөө эмдгээр очиад тэгээд алтан гартаа эмчрийн гарт өгсөн даа тэгээд бид нар Танай компани ч одоо намар нөгөө барс сайхан гэж жолоочны кавиндаас одоо хүүхэд мэдлсэн шүү дээ. Ер нь нэг юм хүүхэд дөрүүлээд их өрөөд аваад. За энэ манай тэмдэгтэй хамаад одоо 2 дахь тоглоод болж байгаа. 2 сарын дотор нэг тоглоод хийж байгаа учраас бас их бэлэг шааж бол манай компани ажилчид тамтуулан бас их бэлэг шаагаад их гоё сэтгэл өндөр ямар ч ёроолтой юм болоод байгаа юм гэдгийг бас анзаараад чочирдаад бас бид нар чинь зандаа баярлаад тим үйл ажиллагаанд яваад ажил сайн ирлээ да. За тэгэхээр их хүүхд хоёрыг эсрэг минь уулзуулахад одоо та хоёр маань маш их одоо хүч нэмрээ оруулсан байх шүү дээ. Тэ ер нь юу болов? Цамана нэг унтаас ирсэн чинь тэр охин харин би төрмөр байна гэж зогсож ирсэн. Тэгэхээр харсан чинь усмс нь гоож өгөө зөвлө өвдсөн юм шиг байсан байхгүй. Миний дүү чи төрөх болог байна. Усчин гараад тэгээд дараа нь өвдөж байгаа төрдөг шүү дээ. Одоо төрөх болог байна гэсэн чинь гээ яг хэлж амжаагүй байтал битэр юм ус нь гараад тэгээ одоо хүчээр төрүүлэхээс өөр замгуулаад доош юм гарч байна гэдэг. Тэгээд нөгөө маш хурдан хугацаанд одоо процесс явж өнгөрсөн гэж байна. Тэгсэн маш хурдан 10 минутын дотор л тийм болсон. Ийш пэйж миний ажиллаж байсан ах байхгүй. Би 0 орох гэжсэн чи ихчээ миний биеийг сонирн болоод байна гэд. Тэгээд бид нар жирэмсийг нь анзаараагүй амар тийм жижигхэн гитцтэй өвлийн хувцастай болохоор бид нар жирэмсийг анзаараагүй байхгүй. Миний ажиллаж байсан энэ жоохон савлгаатай сандал байна да гэж сууж исэн. Тэгсэн чи нэг яг их уулаас нэг 15 км явж байхад гэвэнт миний бие сонирн болоод байна гэж та жолооч хийдэд өгөөч гэдэг байхгүй. Тэгэхээр би буухтаа энэ манай авч жирэмсээ ах явж байгаа юм байна. Би энэ жоохон сонирн болоод байна гинэ. Энд ойр хавд имлэг байгаа юу гэдгсэн чи одоо буцчил их уул руу явна да гэдгсэн. Тэгэл манай жолооч нар маань айгүй хурдан буцаж имлэг дээр авчлаа. Би тэрч бас сандрахгүйгээр хурдан маш айгүй сандралд бас сандарсан гэсэн чи хоёулаа маш хурдан хүүхдээ аваад хийгийн гизийг гаргаад хэвлийн дээр нь хүүхдийн тавиал хурдан дааруулахгүйгээл гэс дээлээрээ цоглоод тэгэл ямар ч байсан хурдан турсаж байна. Ус нь гарангуутаа шууд толгой нь гараад тэгээ хөвтөх хооронд бүх бие нь гараад ирчихэж байгаа байхгүй. Тэгээ төрүүлээд дээшээ тавингууд ихсэн үлдчихэж байгаа штэ. Тэгээ нэг боохын байх. Тий, боохын байхгүй тэгэл хүмүүгэндээ шүдний утас муцаар боогоод ари юм олдохгүй учраас тэгээ байж талаар нь ихсэн үлдээд нэг жоохон цус гарах шинжтэй байгаад тэгснээс нь хүн судастаагаад аюу цус болгоод байсан байхгүй. Тэгэхээр нь би бас кадрлаа штэ бас нэлээд хэдэн жил ажилласан чинь энэ ихс гарахгүй бол энэ хөвгөц цус алдах юм байна гэж бодоод шууд экстрүүлэх арга хэмжээ аваад ихсийг ямар ч гэсэн массажлж агаад аажмдаар ихсийг гаргасан байгаа. Гарсны дараа бол харин цус алдалтанд зогсоод гайг болсон. Юу эмч мэрэгчлээ хүү явж ирсэн гэдсэн та юу? За.
Тийм тэгээд эмнэлэгтээ оруулаад ямар ч их хүүхд хоёроо цалгацсан юм чинь тэгээд би хүүхдээ аваад эмнэлгүүр орсон араас нь эдгээр маань ээжигээ авч ирээд. Та хаана одоо хэдэн жил эмчээр ажиллаж байгаа вэ? Би гаруй хэдэн жил ажиллаж байна эрүүл мэндийн салбарт. Гэхдээ би бага эмч мэргэжилтэй эхний төгсөн нэг 3 жилээ болохоор багийн эмч хийж агаад одоо болохоор нөгөө яг нэг жоохон хүүхдүүд томроод ирэхээр сургууль соёл бараадаад нэг төв бараад хайдаад аривдгагч нэрөө тиймэрхүү ажил хийдэг. Гэхдээ одоо их их төрүүлж байгаа гэлтэй. Анхны төрөлттэйгээд анхны хүүхд байж авлаа. Би одоо нөгөө маш гинти юм болчоор нөгөө хүүхд маань гараад ирэхээр ариун давуу хэрэгтэй. Үлгээний асуудлыг яаж шийдэв? Өхнөө сандраадаар байсан шүү дээ. Дөрөнгөд оролтоор хуурашруулад их хөвлөдөр тавьсан баг. Тэгээд ааруулахгүй гэл энэ ч одоо ариун бишгчээс нэг алчир авсан. Тэгээд шидний утас авсан манай охин. Тэгээд охин ямар ч гэсэн цус алдлал одоо буш явахгүй болохгүй гэсэн бид нар тэгээд яана гэж л охин ихсээ гаргаж аваад тэгэл эмнэлгээр юунд яасан. Тэгээ их маань ч өөрөө айгүй тийм тайван охин. Төсөө нэрэмэн ч амар тайван. Ганц нөгөөд нэг агаар час гэж нэг уйлаад тэгэл зүгээр эмзэг авахтаа 10 хэдэн километр зүгээрээс гингийг уйлаагүйсэн. Айгүй мундаг. Тэгээд ээж манай эмч авч урсан көвгтий. За баярлалаа та бүхэн. Явсан. За. Баяр хүргэе.